За. The city of Troy, the wealthy ancient city known as Beleusa to the Hittites in Ilios or Troia to the Greeks as built just to the south of the Dardanelles in what was then Anatolia, now Turkey. За. The Энийг унших уу та. Шинэлэг эртний хотод юмас хилтэрлөө. Зэнсийг ойлгохгүй юу? За. Энэ зөв нэг бахан юу нэрнүүд байгаа байхгүй юу? Грек нэрнүүд. Known as Velusa to the Hittites. Hittiti гэдэг одоо нэг хот ч юм уу те хүмүүс ч юм уу байх шиг байна. Тэгэнгүүт энэ хүмүүс болохоор Velusa гэдэг нэрээр нэрлэгдсэн. Трой хотын хүмүүс болохоор Ilios гэдэг нэрээр нэрлэгдсэн. Ilios эсвэл Трой гэдэг нэрээр грек хүмүүст танигдсан гэж байна. Грек хүмүүс энэ нэрээр мэддэг. Ойлгомжтой. Тэгээд Дарданеллесийн South буюу өмнөд хэсэгт байдаг гэсэн юм тийм үү? Бас built гинэ баригдсан гэж тийм. Тэгээд одоогийн Турк буюу Анатолия байсан гинэ. Трой хот. За. The location was an essential trading post because this Turkey, the location was an essential trading post because the narrow strait of water known to the Greeks as the Hellespont links the Mediterranean in Aegean Seas with the Sea of Marmara and the Black Sea. Байрны суурь худалдааны айманы суурь хос учир нь нарийнхан шулуун нарийнхан шулуун нь Грекийн Хеллеспонттой холбогддог гэнэ үү? The Mediterranean болон Aegean гэдэг далайтай Мармарагийн далай бас Black Sea гэдэг. Энэ баах юмтай. Тэвнэ. За, essential гэдэг чинь болохоор гарцаагүй гэсэн үг шүү дээ. Зайлшгүй ч юм. Маш чухал гэсэн үг байна. Маш чухал гарцаагүй. За, энэ байрлал нь болохоор маш чухал худалдааны цэг байсан гэж байна, тийм үү? Trading post. Because the narrow strait of water known to the Greeks as Hellespont. Одоо юм Hellespont the Грекүүдэд Hellespont гэж нэрлэгдсэн ийм нарийнхан усны судал байдаг гэсэн байна л да. Strait гэдэг чинь нөгөө нэг юу штэ. Ийм цоорхой штэ ангархай. Одоо нөгөө нэг Strait of Hormuz-ийг чинь хаачлаа гэдэг бүх юм болоод байгаа штэ. Тэр чинь зүгээр нэг юм далай ч юм уу, нуурын ч юм уу, далайтай холбогддог юм нарийнхан гарцхгүй.
ойлголоо. Окей. За Мгм. тэгэнгүүт тэр Hellespont гэдэг нь болохоор тий одоо энэс болоод энэ байрлал нь болохоор зайлшгүй хэрэгцээтэй trading post заяа худалдааны цэг. Тэгэд энэ яадаг вэ гэхээр Mediterranean гэдэг чинь нэг юу штэ газар дундын тэнгис штэ. Болон Aegean Sea тий энэ хоёр далайг Sea of Marmara буюу Мармарагийн далай болон хар тэнгистэй холбодог гинэ. Тэгэхээр чинь дөрвөн юг хооронд нь холбоотой байна гэсэн үг баг. За. Archaeologists have identified 9 distinct layers of the city, representing multiplied different classes of eras of habitation, followed by distribution dating back as far as the early Bronze Age. Troy Zero, the earliest identifiable layer, goes back as far as 3,000 What? 3500 шүү дээ. Тэгэхээр чинь 3000 гэхээр ч одоо 500 гэж хэлэх юм шүү дээ. Үгүй. За. 500. 3,500 BC. What? Натоны чинь. За. Archaeologists have identified 9 distinct layers of the city, representing multiple different eras of habitation followed by destruction. За. Археологчид ийм 9 өөр давхаргыг илрүүлсэн гинэ хотын тий. Энэ хотын 9 өөр давхаргыг илрүүлсэн. За. Representing multiple different areas of habitation гэж тий. Одоо ингэж аахгүй. Өөр зан одоо habitation гэхэр чинь бол соёл нь өөр байсан гэсэн үг. Хэв маяг нь. Habit гэдэг чинь нөгөө нэг юу шүү дээ. Байнга хийгээд байгаа юм шүү дээ. Тэгэнгүүт тэр хот дээр өөр соёлтой ер нь бол 9 өөр юм давхарга байсан гэсэн үг. Тэгээ followed by destruction гэхэр чинь нэгэн сүрээл дараачих нь гарч ирэл нэгэн сүрээл дараачих нь гарч ирсэн гэсэн үг байна шүү дээ. Okay. Dating back as far as the early Bronze Age те. Хүрэл зэвсгийн үеийн эхний үе хүртэл явдаг гэж. Тийм үү? Одоо хамгийн эхний давхаргууд нь тийм байсан гэсэн үг байна шүү дээ. Troy Tig гэхэр чинь бүр хамгийн анхных шүү дээ. The earliest identifiable layer goes back as far as 3,500 BCE тэ. Тэгэхээр мэдээж Troy Tig гэдэг нь болохоор одоо таньж болох, мэдэж болох одоо
энэ юу гэсэн үг гэхээр бидний мэдж байгаагаар хамгийн эртний давхарга нь болохоор манай эртний өмнөх 3500 жил хүртэл явдаг аа гэж. Тройтик байсан тийм. Тэгээ ерөнхийдөө бид нэр ингээд юмыг за энэ хамаагүй бах. За хамаагүй юм ярих байл. За тэгээ цаашаа. Давхарга гэж одоо баян ядуу хүнийг яриад байгаа. Давхарга гэдэг нь болохоор нөгөө нэг юу вэ? Археологчд чинь түүхийг ингээд судлаад үзэн штэ. Тэнгүүт ийм шорооны давхарга байдаг хгүй юу? Тэгээ тэр шороо нөгөө нэг хэр олон давхар байна гэдгээс нь хамаарат юуг нь хэмжингүүт өндрийг хэмждэг бол. Тэгэнгүүт энэ хэр удаан энэ газар байсан бэ гэдгийг мэдэж болдог хгүй юу? Тэгээ давхарга гэдгээрээ юу хэлээд байна вэ гэхээр одоо ерөнхийдөө юм л гэсэн үг хгүй юу? Одоо хэр олон зөвөр юм баггүй. Түүхийн хугацаанд тэр үед одоо тэр газар ямар соёлтой хүмүүс амьдарч исэн бэ гэдэг нь баггүй юу? Тэгэхээр чинь эн чинь өөр соёлтой хүмүүс амьдардаг байсан гэсэн үг баггүй юу? Тэгээ тэдний хэлж байгаа. Жишээлх юм бол 500-аас 1000 оны үед нэг хүмүүс амьдардаг байлаа гэж бодъё л доо. Тэнгүүтээ тэр хүмүүс ингээд сүрсэн гэж байгаа байхгүй by destruction тий. Тэнгүүт дахиад тэр газар дээр нөөр хүмүүс ирээд ч юм уу эсвэл нөгөө хүмүүс нь дахиад өөр юм одоо ингэж байгуулад ойлгосон. За одоо юугаар нь гараад ирдэл юм байх та. Тийм тэрийг бол одоо энэ давхаргууд гэж яриад байна. Layer. За. Өөр layer байсан гэж тий. За. Identified чинь хамаарл үүсгэн. Identify гэдэг чинь таньж мэдэх гэсэн үг шүү дээ. Таних, ялгах ч юм уу тий. Ялгаж мэдэх. Баталгаажуулах. Окей. Чиний identify карт чинь нөгөө нэг юу штэ. Иргэний үнэмлэх штэ. Тэ? Ойлгомжтой. За. The city was destroyed many times by earthquake, fire, and human conflict, and repeatedly rebuilt. There was many troys constructed, one on top of the other over many centuries. There was many Trojan wars. За. Энэ хот нь олон удаа сүрж исэн. Газар хөдлөлт гал хүний оролцоотой юм уу? За тэгээд конфликт гэдэг чинь зөрчилдөөн шүү дээ. Одоо ер нь бол дайн л гэсэн үг байхгүй хүмүүсийн зөрчил. За. Зөрчил. Repeatedly rebuilt тэгээд дахиад барьдаг. За тэгээд дахин бариад исэн гэсэн үг юм шүү дээ. Олон удаа дахин барьсан гэсэн. За. Тэгээд тэр болохоор олон Troyс барьсан. Нэг нь дихаас илүү олон зуунуудад топ 1 олон зуунууд
one of those top нэг нь there was Troy Үгүй шүү. байсан. За. There were many Troys гэдэг чинь тэд мэд гэсэн ямар ч үг биш шүү дээ. Зүгээр л Трой хот олон байсан гэсэн үг. Олон Трой хот байсан гэж. Олон Troy's байсан. Юу юм? Тийм. Трой хүний юу дуудаад Трой хотыг юу гэж дуудаад байгаа юм бэ? Одоо юу гэх юм? Тэр газар дээр нь барихтаа хүмүүс зүгээр л тэр хотоо Трой гэдэг дахин нэрлэлцдэг байсан ба штэ. За тэгээд constructed on top of the other over many centuries. Олон зууны туршид нэг нэгнийхээ дээр дахин одоо баригддаг байсан гэж шүү дээ. Constructed. Трой хүний юу гэж нэрлээд Трой хотыг юу гэж нэрлээд байгаа юм? Тэр харин хэлээд шүү дээ. Энд чинь ингээд өөр соёлууд байсан. Анатолия гэхэр чинь наа чи одоо тийм үстэй. Трой хүний юу гэж нэрлээд Трой хотыг юу гэж нэрлэх юм бэ? Мэдхгүй шүү дээ. Би энэ тухай ерөөсөө ярихгүй ба шүү дээ. Тэгээд Trojan War гэхээр ямар ч тэр дайна хэлээд Трой гэхээр зөвхөн хотоо хэлэх юм. There were many Trojan Wars. Trojan War гэдэг чинь зүгээр л Трой хотод болж байгаа дайны тухай ярьж байгаа шүү дээ. Тэгэхээр Троийн дайн олон удаа болж исэн. Тэр нь бол Троийн дайн шиг юм олон байсан гэсэн үг байхгүй юу? Яг тэгвэл энэ хот чинь нөгөө нэг эрт дээр үеэсээ юм хантай хот байсан шүү дээ. Troy Wars гэж үл ярихгүй. Trojan Wars гэж ярих юм. Trojan War гэдэг чинь зүгээр л Трой гэдэг үгийн хойно ийн гэдэг нөхцөл залгангуут Trojan болчихж байгаа байхгүй юу? Y-J болоод. Тэрнээс зүгээр л энэ Троийн гэсэн үг байхгүй юу? Харин тийм. Тэгээд тийм байна гэж нэ. Тэнгүүтээ. За. Ойлгомжтой. За цаашаа яддаг бол. Those sailing past this coast in the 8th century BCE would have glimpsed the ruins of an ancient lost city and large mounds associated with long-dead heroes. This mounds, so legend had it, included the tomb that held the bones of two loving comrades, Achilles, the greatest warrior who ever lived, and his dearest friend, Patroclus, both killed in war and buried together. Those sailing past this coast in the 8th century BCE would have glimpsed the ruins of an ancient lost city and the large mounds associated with long-dead heroes. За. Тэр одоо сэлэн тэр гэдэг багхгүй. Дөөс тэтгэр. За. Тэтгэр. Тэтгэр гэдэг нь харахгүй. За.
За окей. Тэгээ шууд уншчихъя. Зарсан за зарсан өнгөрсөн зардлаа гэж. Sailing 8 past дахь sail гэдэг чинь болохоор нөгөө нэг далайн хөлгөөр ингээд аялах гэсэн үг байхгүй юу? аа Салаа нэгэрээ гэдэг штэ. Салч биш юм да. за Дарвуулаа нэгэрээ. за Тэр чинь за далайн аялалд өнгөрсөн эдийн зардал нь болохоор 8 дугаар зардал гэж хаана даа? Энийг чи зардал гэдэг аа. Cost гэж штэ. Cost биш. Cost гэдэг чинь зардал. Cost гэдэг чинь болохоор далайн эрэг үстэй. за beach club юм гэдэг байхгүй. Beach club. Далайн эрэг штэ. Cost гэдэг чинь. За далайн аялалд тэр далайн эрэгт 8 дугаар 100 манай эртнийх өмнөх 8 дугаар 100-д одоо тийм далайн эрэгтэй тийм юм нь байхдаа Олимпиад Хөөе, за байж энийг тайлбарлая. Энэ хэсэг ингэж нэг утга байхгүй юу? За, those sailing past this coast гэж байна шүү дээ. За, тэгэхээр чинь in the 8th century BCE. За, манай эртний өмнөх 8 дугаар зууны үед энэ далайн эргийг өнгөрөөд одоо хөлөгтэй завьтай явж исэн хүмүүс гэж байгаа шүү дээ. Those тий. За энэ хүмүүс would have glimpsed гэнэ. За энэ хүмүүс яасан юм бэ гэдгээд энэ дэр ирж байгаа байхгүй юу? энэ хүмүүс glimpsed чи юу гэсэн үг лээ? Хальт харах гэсэн үг. Хальт харсан одоо сүрсэн одоо эртний балгасан хотын одоо балгасыг хальт харсан. Одоо ингэж аахгүй. За BCE гэж ярьж байгаа шүү дээ. Тэгээ would have glimpsed гэхээр чинь одоо харах байсан гэсэн үг байхгүй юу? Ерөнхийдөө манай бичээч маань одоо юм тех байсан гэд таамаглал маягаар ярьж шүү дээ. Хэрвээ чи 8 дугаар зууны үед тэр далайгаар ингээд далайн эргээр ингээд өнгөрөө явж завтай өнгөрөө явж исэн бол would have glimpsed харах байсан. За юу харах байсан гэхээр the ruins of an ancient lost city. За энэ бол ерөнхийдөө зөвхөн эртний алдагдсан хотын үлдэгдэл. Үлдэгдлүүдийг харах байсан. Яа. За and том mound гэж юу гэсэн үг юм? Mound гэдэг чинь ерөнхийдөө юм овоолсон шороог хэлж байгаа. Тэгэхээр юуг илэрхийлж байгаа вэ? Mound тийм ялгаатай гэдэг нь бас. Булшиг л илэрхийлж байгаа. Гэхдээ зүгээр нэг шороогоор булаа хийцэн. Жохон дээш нь ингээд өндөрлөлцөн. Тэ. За. За том орчуулгын associated нэгдэл үү? Нэгдсэн ч юм уу, холбогдсон ч юм уу, тэ. Холбоотой л гэж орчуулах байна та. Урт өгсөн баатруудтай холбогдсон том булшнуудыг бас харах юм байна. Том юунуудаа? Том булшнуудыг харах юм байна. За энэ дээр нэг юм те long dead гэдэг шүү дээ. Урт үхсэн гэсэн үг л дээ. Гэхдээ энэ ямар утгыг илэрхийлж байгаа гэхээр аль эрт хугацааны өмнө аль дээр үед нас барсан гэсэн үг байхгүй юу? Тэр үед нас барсан. Long dead heroes. Эрт цагт одоо бүр байхгүй болсон баатруудтай холбоотой ийм том овоолсон шороонуудыг харах байсан гэж байна. Том овоолсон шороонуудыг харах байсан. За. Тэр хотын үлдэгдэл болон
ийм шороонуудыг харах байсан гэж. За, Мгм. these This mounts. this mountain's soul legend had it included the tomb that held the bones of two loving comrades, Achilles, the greatest warrior who ever lived, and his dearest friend, Patroclus, both killed in war and uh, buried together. Уншсан юм шүү би те. Уншсан Дахин шүү дээ. уншиж юм. За, За. Тэдгээр одоо овоосон шороонууд нь домогт байдаг аха. багтдаг. Томб гэдэг чинь усны байна биш юм уу? Гүг tomb чинь зүгээр л бас л бос гэж байгаа. Бунхан. Оо, Бунхан. бунхан. За. Tomb гэхээр нэг тийм жоохон чулуун мулуутай гэж би ойлгоод байдیں۔ За, Бунханд багтдаг домогт гардаг бунханд багтдаг бунхан гэдэг нь шатдаг хэлдэг яс хоёр хүмбэрдэсгийн юу хоёр дурлалын команд жанжин болов хоёр дурлалын жанжины яс байдаг. за тэгэхээр this mounts те soul legend had it. За одоо тийм учраас ч юм уу те soul гэж байгаа шүү дээ. Тэгэхээр ч юм. За. Тийм бол this mounts soul legend had it. Одоо яг тиймээс гэхээр болохгүй л те. Нэг тийм арай өөр утгатай заяа. Гэтэ ерөнхийдөө домог энэ юмнуудын тухай бас ярьдаг байсан гэсэн үг хэвгүй юу? За, included the tomb that held. За, included the tomb те. Одоо тэр бунханы тухай тэр бунхан нь болохоор that the tomb that held the bones of two loving comrades. Одоо нэг нэгэндээ loving гэдэг чинь бол хайртай гэсэн үг шүү дээ. Comrades буюу хамтрагчид. Тэгээд бид нарын одоо ясыг хадгалдаг байсан гэж тийм. Одоо хадгалдаг яс тэр дотор байдаг л гэсэн үг чинь бол. За, тэгээд тэр хоёр одоо comrades нь хин бэ гэхээр Achilles, the greatest warrior who ever lived те. Тэр нь түүхийн туршид амьдарсан хамгийн агуу дайчин тийм үү? Одоо тэр үед те. За, and his dearest friend. Одоо түүний хамгийн сайн найз те. Хамгийн хайртай найз те. Patroclus, both killed in war and buried together. Тэгээд хоёулаа дайны үеэр нас ороод хамтдаа булгацсан юм. За ингэж дуусгая. За. Дараач удаа энэ From Ancient Times гэдээ явна. За. 35 минут болчлоо. Би бурхан минь өчигдөр бүр амар холон байсан.